Химийн бодис бага хэмжээний өөр бодис эсвэл тодорхой бүтээгдэхүүнд түүний чанар, шаардлагад үл нийцэх бодис агуулгадж байвал үүнийг бохирдол гэж нэрлэдэг. Цэвэр химийн бодис температурын нэг утгад хайлдаг бол холимог бодис температурын тодорхой хязгаарт хайлдаг. Хайлах буслах цэгээр бодисын бохирдолтой өсгийг тогтоох. Аливаа химийн бодис бохирдолтой байхын хэрээр түүний хайлах цэг цэвэр бодисынхоос бага, тодорхой температурын хязгаарт хайлна. Химийн бодис бохирдолтой байхын хэрээр түүний буцлах цэг цэвэр бодисынхоос их, тодорхой температурын хязгаарт буцална. За графикаас харахад цэвэр бодисын хайлах буцлах цэг тогтмол байна гэдг нь эндээс харагдаж байна. Хэсгээс холимог бодисын хайлах цэг тодорхой хязгаарт, тодорхой тоон хязгаарт байна гэдгийг хэсгээс харж болох нэ. Бодисын хайлах цэгийг тодорхойлох багч. За багчтай танилцах юм бол спиртийн дээр нь шилэн аяга байрлуулж түүн дотор парабены тосыг хийсэн байна. За парабены тосыг хутгах холивчийг байрлуулж өгсөн байна. Мөн 7 төсвөртэй хуруушил түүн дотор судлах бодисыг хийж өгсөн байна. За термометрийг байрлуулж бодисын хайлах цэгийг түүний утгаар тодорхойлох нэ. Ингээд хайлах цэгийг тодорхойлох даалгавар ажиллая. Бамбайн хүчил ба түүний холимгийг судалсан үр дүнгээс холимгийн хайлах цэгийг сонгоно. Холимог бодисын хайлах цэг нь цэвэр бодисынхоос бага температурт байдаг, буюу холимог бодисын учраас тодорхой хязгаарт. Ингээд эхний A хувилбар дээр цэвэр бодисын хайлах цэгийг өгсөн байна. B хувилбар 184-өөс 185 гэсэн цэвэр бодисынхоос бага температурт бөгөөд тодорхой хязгаарт гэж өгсөн болохоор B хариулт нь C хариултыг харах юм бол 186 градус гэсэн цэвэр бодис бамбайн хүчлийн хайлах цэгийг өгсөн байна. D хариулт 188-аас 189 градус Цельс гэж тодорхой холимог бодисын хайлах цэгийг өгсөн боловч цэвэр бодисынхаас их байгаа учраас энэ бол энэ даалгаврын хариулт биш ах нэ. Ингээд зөв хариулт нь 184-өөс 185 градус Цельс гэсэн хариулт ах нэ. Бодисын буцлах цэгийг тодорхойлох багч. Мөн өмнөх багчтай ажил байна. Шилэн аяганд бусыг хийж өгсөн байна. Галт төсвөртэй хуруушил нь судлах шингэн түүнд термометрийг дурсан байна. Гадна шилэн аяганд бусыг хийж өгсөн байна. Бусыг сонгосон учраас уснаас бага температурт буцалдаг шингэн бодисын буцлах цэгийг тодорхойлж болох нэ. Ингээд буцлах цэгийг тодорхойлох дасгал ажиллая. Этилийн спиртийн буцлах цэгийг тодорхойлох туршилтын үр дүнгээр холцтой байгаа нь тогтогджээ. Энэ туршилтын үр дүн сонгоно. B хувилбар 76-аас 78 градус Цельс. Холимог бодисын хайлах буцлах цэг нь цэвэр бодисынхоос буцлах цэг бол цэвэр бодисынхоос их байх ёстой. Тэгэхээр A хувилбар биш байна. 78.3 гэсэн B хувилбар нь спирти буюу цэвэр бодисын C хувилбар дээр 81-ээс 82 градус гэсэн тодорхой хязгаарт, тоон хязгаарт байгаа бөгөөд цэвэр бодисынхоос их температурт байна. Тэгэхээр зөв хариулт нь C хувилбарыг сонгож болох нэ. D хувилбарыг 80 градус гэж өгсөн нь цэвэр бодисын тодорхой нэг утгыг өгсөн байх нэ. Ингээд зөв хариулт бол C хувилбар. Бодисын цэвэрлэлийн зэрэг. Ихэнх тохиолдолд химийн урвал нь эрэг урвал байдаг, эсвэл урвал бүрэн явагдаагүй, зорьсон бүтээгдэхүүнээс гадна дагалдах бүтээгдэхүүн үүсдэг зэргээс шалтгаалan урвалаар гарган авсан бүтээгдэхүүн холцтой байдаг. Иймээс бүтээгдэхүүний цэвэрлэлийн зэрэг нь туршилтаар гарган авсан бүтээгдэхүүн буюу бүх дээжид агуулгадах цэвэр бодисын массын хуваар илэрхийлэгдэнэ. Цэвэрлэлийн зэргийг олохдоо цэвэр бодисын массыг дээжийн нийт масст харьцуулж 100 хуваар өрчүүлдэг байна. Жишээ бодлого. Хүчил суурийн дээдэрлэх аргаар 1.7 г натрийн хлорид гарган авчээ. Давсыг дахин талстжуулан цэвэрлсэний дараа нэг бүхэл 1645 г масстай болсон бол гарган авсан анхны давсны цэвэрлэлийн зэргийг тооцоолно. Бодлого. Дээжийн массыг тогтооно 1.7 г.
За дээж дэх цэвэр бодисын массыг тогтооно. За цэвэр бодисын масс нь 1/1645 г. Цэвэр бодисын массыг дээжийн масстай харьцуулан 6-аар өрчүүлж цэвэршлийн зэргийг хуваар олно. Цэвэршлийн зэрэг гэдэг нь 1/1645-ыг 1.7 хувааж 6-аар өрчүүлсэн байна. 96.8% цэвэршилттэй гэдэг нь багтж байна. Бодисын цэвэршлийн зэргийн үзүүлэлтийг бодисын шошгон дээрх тэмдэглэгээ илэрхийлдэг. Цэвэршлийн зэрэг өндөртэй бол аналитик урвалжигсан тэмдэглэгээтэй байна. Танд тэмдэглэгийг дугуйлж харуулсан байна. Харин цэвэршлийн зэрэг бага бол техникийн урвалжигсан тэмдэглэгээтэй байна. Энд тэмдэглэгийг тодруулж дугуйлж өгсөн байна. Цэвэршлийн зэрэг нь бүтээгдэхүүний чанарын гол үзүүлэлт болдог. Хүнсний бүтээгдэхүүн дэх нэгмэл бодис хоол хүнс ундааны бүтээгдэхүүний хадгалалтыг уртасгах, амт чанар үзмжийг сайжруулах зорилгоор төрөл бүрийн химийн бодисыг нэмэлтээр хэрэглэдэг бөгөөд олон улсын эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн бодисуудыг их кодтой бүртгэсэн байдаг. Эдгээр химийн бодис нь хүний эрүүл мэндэд хоргүй, эрсдэл учруулахгүй байх ёстой. Бодисын бохирдлын зэрэг хөлцөх авах боломжоос хэтрэг үүсхийг хянахын зайлшгүй чухал. Олон улсын холбогдох байгууллагууд зөвшөөрөгдсөн кодтой бодисуудын шинж чанарыг судлан хавдар үүсгэж, онц аюул учруулагч бодисыг байнга зарлан мэдээлж байдаг. Дэлхийн хүнсний үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлт бодисыг ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийг богино код буюу тоон тэмдэглэгээр дараах байдлаар эмгэлжээ. E100-аас 119 нь бодогч бодис, E200-аас 299 нь нөөшлөгч бодис. Үл эсэлтүүлэгч бодис нь E300-аас 399, докторжуулагч бодис E400-аас 499, pH тохируулагч бодис нь E500-аас 599, амт үнэр сайжруулагч бодис нь 600-аас 699, бусад нэмэлт бодисууд E900-аас 999, нөөц индекс бодис нь 700-аас 899 гэсэн кодтой байна. Хавдар үүсгэгч буюу аюултай болон онц аюултай бодисуудыг доорх кодоор илэрхийлсэн байх нь эндээс хүнсний бүтээгдэхүүн дэх шошгыг харж код тэмдэглэгийг уншиж болох нэ. 2020 оны эсэлтийн ерхий шалгалтын А хувилбар. 2-р даалгавар. Аль зурагт цэвэр давсны хайлах буслах цэгийг зөв илэрхийлсэн байна. A зургийг харах юм бол цэвэр давсны хайлах буслах цэгийг тогтмол утгатай байна гэж зөв илэрхийлсэн боловч огцом өссөн утгыг илэрхийлэх учраас зураг биш байна. B зургийг харахад цэвэр бодисны хайлах буслах цэгийг тогтмол гэдгийг биш. Энэ бол харин тодорхой хязгаарт хайлах огцом утгыг илэрхийлээгүй буюу холимог давсны хайлах буслах цэгийг илэрхийлсэн зураг байна. C зураг нь цэвэр давсны хайлах буслах цэгийг тогтмол утгатай гэдгийг харуулсан бөгөөд утга нь огцом өссөн байхыг илэрхийлсэн зөв зураг байна. D зургийг харахад цэвэр давсны хайлах буслах цэгийг тогтмол гэж өгсөн боловч температурын утгыг буурах гэж өгснөөрөө буруу зураг байна. Ингээд цэвэр давсны хайлах буслах цэгийг C зураг зөв илэрхийлсэн байна. 2020 оны эсэлтийн ерхий шалгалтын B хувилбар 2-р даалгавар. Аль зурагт холимог давсны хайлах буслах цэгийг зөв илэрхийлсэн байна. 1-р зураг мөн цэвэр давсны хайлах буслах цэгийг зөв илэрхийлсэн. Гэхдээ өсөх зүй тогтолтой гэдгийг илэрхийлээгүй. B зураг нь цэвэр давсны хайлах буслах цэгийг зөв илэрхийлжээ. Тогтмол утгатай байхаас гадна өсөх зүй тогтолтой байгааг илэрхийлсэн байх нь. Харин C зураг нь холимог давсны хайлах буслах цэг нь тодорхой утгын хязгаарт байна гэдгийг илэрхийлсэн зөв зураг байна. D зураг бол цэвэр давсны хайлах буслах цэгийг илэрхийлсэн бөгөөд өсөх зүй тогтолтой байхыг биш, бууралтыг харуулсан байна. Тиймээс D зураг бол биш. Энэ даалгаврын зөв хариулт нь C зураг байна. Ингээд анхаарал хандуулсан баярлалаа. Амжилт хүсье.